ингээд өглөөний 6 цагт боссон. Ерөнхийдөө дандаа л 6:30 гээд босдог. За өнөөдөр болохоор охин маань цахимаар хичээлж байгаа учраас гэртээ хоол хийж үлдээнэ. За бас эмнэлэгт хүн ирэхээр байгаа болохоор одоо өнөөдөр 2 хоол хийхээр лэр туссан байна. Байцаатай шил чинаа өөрсөндөө цав хийхээр бэлтгээд ханаа төрцөн усаа татал бачта. За амарчсан усаа буцалгаад билээ усаа уучна. За өглөөний витамин энэ тэгээ өглөө болгол ээжүүдийн хийдэг ажил ахaltaа өглөө усад хоолой цайгаа үлдэн ажилдаа явахаас өмнө хийх юмнуудаа амжуулна. За ингээд тоогоо халаагаад за ингээд ерөнхийдөө хоол маань болсон. Наад бол суух бит зураг авахгүй. За дараа нь ингээд төсөө угаагаад ажилдаа явахдаа бэлтэж байна. Нүрээ бодоод консилер тавиад. За гэрс өдр тавина. Өөртөө л юм жоохон л буцдагтөө хэмэр лаг боддгоо. Жоох өсөйг тараад флаш тавьж байна. Нүдээ тэнд нь багахан зэрэг бодол тэгэл явчихдаг байгаа. За ингээд будаад дууссан. Бодолтой гэж дууссан. За ингээд бодолтой гэж дууссан чинь миний охин ширч байж байгаа юм да. Хөөрист бобацэт нөх ингэж юм хийж авахаар өөрөө бицаад бэлтчихдээ хувцаа өмснө. Хувцаа гаргаж өөрөө сонгож өмснө. За өглөө болго алдцдаг нэг ажил нэг үсээ шүлжихтэй л үсээ болгохтэй л хоёлаа муудалцсан да. Урдуура заавал нэг юм 2 юм өмжүүлээд гаргачихтий. Энийгээ цаашаа хийхгүй. Заавал 2 талаараа гэж шүүлжинэ. За тэг үсэндээ нэг юм баантагч юм уу, нэг уяач юм уу, нэг юм ингээ өмжүүлдэг. Зуршилттай. Тэр нь одоо хаанаас харсан байгаа. За ингээ цайгаа дуусаад битээр өглөө болгоо. Шүдийн нээжэрээ заавал угаалгадаг, өөрөө угаахгүй. Заавал нээжэрээ угаалгадаг. Шүдээ сайн угаалгасан нь үндсэн дээр миний охин бол хорхоогүй шүү дээ. Мундаг гэн. Тэгээд амаа зайлнаа. За дараа нь хоёулаа хилнийхээ өнгөрийг өнгөрсгчээр ингээ авдаг. За ингэ заавал авахгүй бол уурлаад. За ингэ нүрээ аваад нүрэндээс нэг юм цацуулнаа. Маягтай. За ингээ хоёулаа гуцаа өмсөд гарах гэж байна. За өмсөд бэлдэн. Миний охин ч өөрөө гутлаа өмсөн. Тэр ээжийг хүлээд. За гадар цамцаа өмсөд явах бэлэн боллоо.
Шинэ засагаас цэцэрлэгнээ алхаж орно. Цэцэрлэгтэй их явах дуртай минь хож. Хоёр багштай амар хааштай. За оруулж өгчүүд ажил руугаа гүнээ өнөөдөр жоохон хоцроод гарцсан. Уг нь бол 8-10 гээд байж байгаа. Өнөөдөр ороотойд 8:29 гээд цэцэрлэгээс нь гарч байна. Төвчрээ гайгүй хичээлэн захимаар болж байгаа учраас төвчрээ гайгүй болохоор гайгүй хурдан явчих чинь. За ингээ машиндаа дуртай хөгжмөө дуугаа сонсоод явах тэгэхээр гоё гэдэг. Сонирхолтой юм. Би 2018 оны 12 сард анх G-Mobile компанид 3 давхарт оператороор орж ирсэн. 3 давхарт яг тэр суудал дээр суугаад ажилладаг гэсэн. Takže одоо яг тэр 3 давхартаа тэр суудал дээрээ ялддаг дараагаар ажиллаж байгаа. Хамгийн гол нь тэр үед байсан захирал манай одоо захирал болцсон ажиллаж байгаа. Энэ амар сонин тохиолдол байгаа. За тэгээд ажил дээрээ шинэ жилийн уур амьсгал ороод буг болцсон гэж суужнаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй.